Нэг асуулт байна. Тэгэн чинь нөгөө одоо энэ бидгтээ энэ эхний хилцүүлэг дээр бас байгаагүй л те хилцэх хэсэг дээр нь. Тэгэхээр бас одоо Батчуур гүшүүнээс асуу энэ. Тэгээд энэ яг энэ харж ихсалт гэдэг зүйл чинь байхгүй болчих чинь үү байна уу? Зарим зүйл дээр нь үлдэж гин үү? Зарим зүйл дээр нээлттэй болчих чинь үү гэдгийг тагч нэг тайлбарлаж өгөөч. За энэ дашнууд нэг хоёр зүйл хэлье. Энэ Монгол банк сангийн сайд 5 тэрбум долларын нөөцтэй боллоо гэж зарласан. Тэгээд долларын анш өсөдөх юм. Одоо өмнөх засгийн газрын үед за намайг одоо засагт ажиллаж байхад бол 5 тэрбум долларын нөөцтэй боллоо гэж зарлаад 3550 байсан доллар 3350 болж буусан байхгүй. Үнэндээ яга эсэргээр юм болоод байна. Чи худлаа мэдээлэлээр хүмүүсийг хангаад байгаа юм биш үстэй. Ингэтэй дарга ерөнхийлөгч дарга гэлчлээ уучлаарай. Ерөнхийлөгч та одоо энэ одоо буруу мэдээлэлээр хангаад байгаа юм уу? Яагаад энэ бодит байдал дээр эн чинь долларын одоо нөөц 5 тэрбум байхад одоо ханш чи ингээд бүр 600 руу очиод байгаа юм. 3600. Энэ ингээд юуны банкны одоо энэ юу нөөцийн хүү энэ их өндөр байх нь ядуурл их бий болгодог. Их олон жилийн өндөр одоо бодлогын хүүтэй явах бол шууд бизнесийг хаадаг, хүмүүсийн ажил их нөхцөл бололцоог хаадаг, хүсэл зорилгыг хаадаг. Маш өндөр хүүтэй зээл авах нөхцөл рүү түлхдэг. Банкуд Монгол банкнд мөнгө хадгалуулаад ажил одоо зээл өгөх сонирхол нь буудаг. Гаднаас маш бага хүүтэй мөнгө оруулж ирчээд тэрнийхээ алдагдлыг Монгол банкаар өрүүлдэг. Ярил маш олон юм байгаа шүү. Энэ их тийм ойлгомжгүй зүйл байгаа. Энэ ойрд Монгол банкныхан бас ирсэнгүй л дээ. Тэгээд 5 тэрбум долларын нөөцтэй тэгсэн мөртлөө долларын анш өсөд идэг. Одоо энд юу болоод байгаа юм? Эсвэл одоо засаг юм уу? Эсвэл Монгол банк юу ерөөсөө юу гэж уншигдэж чинь ихлээр долларын аншийг өсгөх сонирхолтой байгаа юм аа. Юуны алдагдал хаах гэдэг юм? Яах гэдэг юм? Одоо энэ ард иргэдийнхаа бизнес эрхлэгчтэйгээ хармааг ухнаа гэж байгаа юм нийлж чад. Тийм их нөөцтэй бол наатаха буулгал та тэгээд. Том асуудал шүү. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Одоо байгаа тэр ангиллын систем байгаа. Энэ нь бол хэвийн анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй муу гэсэн 5 ангилд байдаг. Албан бусаар харж ихсаалт гэж юм яваад идэг. Энэ нь бол эхний 2 ангиллаас гараад сүүлийн 3 ангиллаа орчхоор автоматар харж ихсаалт бидний хилцнээр орчдөг. Үүний үр дагаварт нь 6 жилээр банк санхүүгийн байгууллагууд хаалгаа татцдаг. Нөгөө иргэн нь зээлээ ирээд төлсөн ч гэсэн 6 жилээр байгаад байдаг. Тэгэхээр энэ одоо харгас тогтолцоо бүрэн алга болж байгааг та ойлгож болно. Харин динамик бодит гормоор одоо онооны системд орж байгаа. Ингэснээр санхүүгийн сагтаа баттай иргэдийг оноо нэмэгдээд өсөөд явчихна. Хэрвээ тодорхой хэмжээний доотлолт өсвөл оноо нь буурна, эргээд төлөхөөр эргээд буцаад өсөөд ийм динамик системд орно. Ингэснээр зээлийн хүү буурах нөхцөл үүснэ, барьцаа хөрөнгөний шаардлага буурна. Яг тухайн оноо нь өөрөө санхүүгийн биед бус хөрөнгө явчих юм. Тэр дээр тухайн иргэн өөрийнхөө илэрхийлж байгаа оноогоороо би санхүүгийн сахилга бата иргэн зээлийн иргэн төлөх чадвартай гэдэг илэрхийлээд үзүүлчихнэ. Мөн үүнтэй холбоотойгоор бас эрсдлийн нийт системийн үнэлгээч буурна гэж ойлгож болох юм аа гэж хэлмээр байна. Баярлалаа.